Сайн байцгаана уу ирэх музыкчлээ та бүгд Ice Global-ийн нэвтрүүлэг нэртэй үзэж байна. Студид Баттале Багдаев сэтгүүлч ажиллаж байгаа. Өнөөдөр зоочин маань бүгд мэдээж Димашавын Эрдэнэбаатар профессор, доктор, археолог сайн байна уу? Сайн байна уу? Та сайхан намарч байна уу? Тий, манай зоочин хишэлэнгээ урд ирсэн. Тэгээд юун тухай ярилцахаа санагддаг гэхэд та энэ номын баярт хаваадсан байна. Жил бүр та хавааддаг штэ тий. Энэ жилдээ та ямар номоо үзүүлсэн? Энэ удаагийн номын баяртаа бид хүмүүсийн соёлын өв Монголд гол мод хоёрын хүнүгэ хаад язгууртны булшны судалгаа гэдэг хоёр ном. За мөн эртний уран барилгын түүх гэдэг ийм гурван номын худалдаанд гарсан. Тэгээ үндсэндээ одоо миний номнууд зарагдаад дууслаа. Оо. За баяр хүргье. За тэгээд энэ юун тухай ном уусыг та бичсэн байна? Энэ яг хөө миний сүүлийн 20 жил хийсэн Арангаа аймгийн өндөр улаан сумын нутаг дах хүнүгийн 2000 жилийн өмнөх хүнүгийн хаад язгууртны булшны маллах судалгааны ажил юм байна. Энэ Арангаа аймгийн өндөр улаан сумын Хануугийн балгасын тал дах гол мод 2 гэдэг газар бол одоогоос 2300-аас 2100 жилийн өмнөх манай эртний хүнүгийн хаад язгууртнуудын зөвхөн хаад язгууртнуудыг оршуулдаг юм язгууртны томоохон оршуулгын газар юм. Энэ хүнүг ихтэн намдаа ийм сул асуудал ирдэг. Энэ хүнүг шимнэ ямар хөвтэй хүмүүсүүд байсан юм? Монгол хөвтэй, Турк хөвтэй ямар хүмүүсүүд байсан? Энэ бол дэлхийн археологийн шинжлэх ухаанд нэлээд маргаантай асуудлын нэг. За. Хүнүү бол Турк бол Монгол биш гэдэг юм уу? Одоо хүнүү Турк хэлээр ярьдаг байсан. Турк Монгол хэл хоорондоо ялгаатай ч гэдэг юм нэг ийм ярьдаг. Би бол зөвхөн судлаачны хувьд энэ саналтай төдийл нээлтгүй. Яг тэгвэл одоогийн монголчуудын үгдээс хүнүүгээс авахгүйд хожмын Турк уугуйг бүхэл олон улсын төрт улсууд байж хат нэг л хэлээр ярьчихсан. За. Тэгэд нь одоо эртний өвөг монгол хэл бол хүнүү хэлтэй яг адилхан. Турк хэл гэдэг бол нэг тустай хэл байхгүй. Яг зүгээр 18-19 зууны үед энэ Оросын эрдэмтдийн нөгөө Төв Азийн орнуудын нүүдэлчин ахуйтай улс орнууд бол Узбек, Казак одоо тийм улсуудын хэл яриаг одоо судлаад нүүдэлчд адилхан ижил хэлтэй байх ёстой гэдэг ийм анхны таамаглал дэвшүүлсэн Алтай хэлний бүлэг гэж юм ийм санал дэвшүүлсэнээс үүдээд л одоо Турк Монгол хэл гэд тустай байдаг юм шиг ойлголт төрчээд ах шиг байна. За яг найгандаа бол одоогийн Монгол нутагтай байгаа эртний хүнүү төргийн үед бичигдсэн хадны бичээсүүд байна. Эртний Монгол бичгийн дурсгалууд байна. За эднийг уншиж тайлж байгаа сүүлийн судалгаанууд бол нэг хэлээр бичсэн янз бүрийн одоо эртний бичээс байна гэдгийг тогтоож байна. Шинжлэх ухаан судалгаадаа энэ юунд энэ хүүний түүх шинжилж авсан хүн байна. Тэгээ юм яг миний үндсэн судалгааны шийдэл бодвол эртний хүрэл зэвсгийн иргэн үеийн судалгаа. Би тухайлах юм бол буун чулуун шээ хэгсүүргийн соёл, дөрвөлжин булшны соёл гэдэг ийм том Монгол нутагт байдаг том археологийн соёлуудыг судалж ирсэн. Тэгээ яг хөө миний сонирхлын мэргэжлийн сонирхлын үүднээс энэ буун чулуун шээ хэгсүүргөө бүтээсэн ард түмэн дөрвөлжин булшны соёлын бүтээсэн ард түмэн хайцсан бай гэдэг одоо сонирхол асуулт заавал байнга тавигдчихсэн. За. Энэ асуултын хариулт нь явж энэ хоёр том соёлын нийлүүлсэн том одоо хүч нь бол хүнүүнэр. Тэгээд одоо хүнүүгийн төрт улс гэж бий болсон. Тэгээд эндээс үүдээд л одоо монголчуудын угсаа гарлын түүх соёлын тухай асуудал яригдж эхэлдэг. За тэгвэл энэ хүнүгэ гол улсын хаана байсан юм бэ? Монгол дээр байсан юм уу? Хятадтай байсан юм уу? Тэгэлгүй яг өнөөгийн одоо тэгэхээр биднүүдийн манай археологийн судалгаанд байгаа нэг онцгой одоо нэг асуудал бол одоо бидний судалж байгаа хүнүүгийн иргэн үе болохоо хүнүүгийн өмнөх үеийн археологийн бүх туршлагууд бол өнөөгийн Монгол нутгаас гадна одоо Оросын улбаны улсын Бурятийн нутаг, Өвөр Монголын нутаг тэртээ нэгэнт байна. Яг гэвэл тухайн цагийн хүнүүгийн
улс төрийн нутаг дэвсгэг болвол одоогийн Монгол улсын нутаг дэвсгээс илүү хайггүй илүү том байсан. Тийм учраас хэлийн чандад бас бишгүй ийм судалгаанууд байна. Бүгд одоо тодорхойлж хэлэх юм бол манай хойд төрш улаан үдэд одоо бүгд Иволгийн суурин гэдэг алдартай хүмүүгийн суурин байна. Иволгийн одоо Молт ям буюу Жирмөх пайд гэдэг язгууртны булшууд байна. Яг нэг хяактын хажууд Царам гэдэг алдартай хүмүүгийн язгууртны том булштай газрууд байна. Ер нь бол байгаль нуурын эрг хүртэл бол хүмүүгийн маш олон дурсгалууд одоо булшигсрүүд байна. За мөн Өвөр Монголын нутагт ялгаа байхгүй, Ордсын нутагт Өвөр Монголын Байган одоо Баяннуур аймгийн нутгуудад бас олон хүмүүгийн булш дурсгалууд байна. За тэгэд н хууны төвхтөө энэ орчим үеийн ямар ард түмнүүд хаваатай Монголоос гадна. За ер нь бол Европт одоо Унгарт одоо хүмүүгийн удам агшааны хүмүүс одоо байна. Тэднийг өөрсдөө Секечанга гэж нэрлэж байгаа боловч тэг өв соёл нь одоогийн бидний монголчуудынхтай адилхан ийм хүмүүс байна. Жишээлбэл Унгар урмын амьдарчаад тэгээд Транславан гэж одоо нэг мужи байдаг. Тэнд амьдарч байгаа Секечанга гэдэг хүмүүс бол энэ манай ягны 1-р зууны үед одоо хүний умард өмнөдөг хоёрыг салсан. Тэг салсан умард хүнийг бас нэг баруун хэсэг нь салж баруун тийшээ ижил мөрнөөр дамжаад Карпатын нуруунд хөрсөн тэг нөхдүүд бол одоо бас хүнийг удам улсууд байна. Тэг хүмүүсээс одоо Аттилагийн хүннүү гэж одоо Европ дахин одоо их алдартай мэднэ. Европ дахинд бол гүннэ гэж хэлдэг. Тэгэхээр эднийг бол одоо энэ хүннүүнийхэн тасархаанууд бас мөн. Тэр Аттилагийн шимнээ Монгол шустай хүн байсан юм уу? Ингээд баруун хүн саяхан одоо нэг 3-4 жилийн өмнө Унгарн археологчдын одоо тэг Унгар нутагт малцсан тэг Аттилагийн үеийн язгууртны булшнаас гарсан ДНК-гийн шинжилгээ нь манай энэ Дорнот Монголд байгаа Хинтэй аймгийн нутагт малч байгаа дүүрлэг нарсны хүнүүгийн язгууртны булшны ДНК хоёрыг адилхан байна. Нэг угсааны хүмүүс болохондоо батлагдлаа гэдэг энэ дэлхийг шуугуулсан мэдээ гарсан. Энэ бол одоогийн байдлаар шинжлэх ухааны үндэслэлтэй нотлоготой цорон ганц байгнт байна. Нөө хэдүүд хүмүүтэй дайсан байсан шүү дээ. Тэгэхээр Солонгос ард түмний хаваатай байсан юм. Байна. Бас хожуу өмнөд хүнүүгийн загмас одоо хүнүүтэй одоо нэг угсаатай бас Сямбэ гэж улс байна. За. Сямбэ нарт хамаатай бас солонгосууд бас ажиллаж байна. Тэнд байсан одоо Когуре Пекче гэж яг тэг одоо манай ягны 1-р зуун үед амьдарч ирсэн эртний солонгосуудтай бас хүнүүнийг одоо гэр бүлийн харилцаанд орж ирсэн одоо бэлэг одоо эдийн соёлын солилцоо харилцаа байсан учраас хүнүүгийн эд зүйлсүүд бас тэг өмнөд солонгосын Когуре Пекче улсуудын археологийн дурсгал бас нэрсэг байна. Гэтэ угсаа гарлын хувьд бол ялгаатай л да. Тэгээд энэ дэлхийд дээр нь хүүний түүх ямар улсуудаар үздэг вэ Монголоос гадна? Энэ Евраз дахинд бол Евразийн маш олон улс орнуудад одоо ингээд Азербайджан одоо миний одоо яг өөрөө мэдхийн Азербайджан, Болгар, Унгар, Урмын зэрэг газрууд бол хүнүүнийхэн одоо угсаа гаралтай холбоотой хүмүүс ард түмэн бас амьдарч байна. Тэдний ёс заншил мэдээж яг нөгөө хүнүүнийгтэг манай ягны 1-р зуунд баруун тийшээ салж нүүх явцдаа 200-300 жил ингээд шууд ингээд одоотой адилхан ингээд онгоцоорчин машин шууд очдөг биш. Замдаа нөгөө нүүдэл хийж явсан учраас бас нутгийн олон үндэстэн угсаатантай холилдоо сүлэлцсэн боловч үндсэн гол ноён нуруу хэвээгээ хадгалагдсан олон ард түмэнтэй солилцсон одоо тийм ард түмнүүд байна. Тэгэхээр энэ Монголдоо энэ хүүнүгээшийн хүүний түүхэн монголчууд гээш гэж нь саяхан хөлдөг болсон шүү дээ. Тийм, ер нь яг одоо 2090-ад оны хүртэл одоо хүнүүгийн түүхийг бид нэг эртний хятадын сурвалж Монголд байгаа археологийн дурсгалаар л мэддэг байлаа шүү дээ. За. Яванда энэ судалгаа улам наргишаад эхлэхэд хүнүүгийн судалгаа хийсэн маш олон улс орнууд байна. За. Өрнөдөд одоо Францууд жишээл 1790-ад оноос эхлэн хүнүүгийн түүхийг судалсан байна. За 1800-ад оноос эхлээд одоо Оросууд бас судалсан байна. Одоо энэ Оросын алдартай түүхч одоо Бичөөрн гэж одоо хүний
судалгааны тухайд ярихгүй байхаа арга байхгүй. Энэ хүн бол 1880-ад онд одоо анх Бээжингээс Хятадын номын сангаас одоо Азийн ард түмний эртний түүхэн сургуулийг анх одоо Орос улсад авч тэнд судалгаа хийснийхаа хүчинд энэ Оросын шинжлэх ухаан Хятадын түүхэн сургуулиуд байгаа хүний бол бодиттой улс байна гэдгийг гаргаж тавьсан одоо анхны юм том судалгаа. Тийм учраас хүнүүгийн түүхэндээ маргадаг судалгаа хийдэг хүмүүс бол хоёр янзын маргаан байна. Нэг нь жишээ нь өрөндийн голцоо төгчд бол хүнүү бол хятадуудын тохиолсон домгоо тийм улс байгаагүй гэж ингэж хэлдэг байсан. Гэтэл 20 дугаар зууны эхэнд алдарт манай Оросын судлаач Козлов ноён уулын хүнүү булшийг одоо анх малтаж дэлхийд дахинд гаргаснаар хүнүү бол үнэхээр бодиттой оршин байсан ард түмэн юм байна гэдгийг одоо археологийн баримтаар нотолж өгсөн юм агуу гавьяатай. Тийм учраас хүнүү бол бодиттой оршин тогтнож исэн ард түмэн гэдэг нь одоо тодорхой байна. За та энэ археологийн ажлаа хийхдээ эмгэлдээ яаж ажлаа хийсэн бэ? Энэ яг одоо бид нэг бусад дэлхийн улс орнуудын археологчтой нэг адилал одоо хээрийн хайгуул, малтлах судалгаа гэж юм ажил хийдэг. Тэгээд мэдээж одоо манай Монгол улсад энэ археологийн шинжлэх ухаан үүсэж хөгжихэд бол зөвлөлтийн шинжлэх ухааны үр нөлөө бол маш их бий. Би яагаад энэ тухай онцолж хэлж байгаа нөхөр 1940-ад онд манайх үндэсний анхны археологчтой болсон. За энэ үеэс эхлээд Монгол зөвлөлтийн түүх шилийн хамтарсан экспедиц гэж алдарт археологч Кишлёгон өдөрчөөс энэ экспедицийн шугамаг тэр үеийн одоо Монголын археологчид тэгээд зөвлөлтийн археологийн дэг сургуулиар сурч одоо хүмүүжсэн. Энэ манай Монголын анхны археологчд болох Доржсон, Серожив, Дорж багш нар бол одоо бүгд одоо Москва, Ленинградын сургууль төгссөн одоо анхны археологч. Тэгээд эндээс эхэлж манай Монголын археологийн шинжлэх ухааны түүх тавигдсан. Тэгэхээр бид нэг яг л энэ шинжлэх ухааны дэг сургуулиар явсаар гоод өдөө болтол манай Монголын археологийн шинжлэх ухаан бол Евразид одоо археологийн маш том судалгааны төв болтлоо гэсэн байна. За тэгээд энэ Япончууд бас сонирхдаг штэ хүүний түүхээр. Тийм бол одоо манай Монголын археологийн судалгааг дэлхийн бүх орнууд сонирхож байна. Одоо жишээлбэл Монголд нэг жилд 100 болгон 20 гаруй гадаадын хамтарсан экспедиц ажиллаж байна. Орос, Америк, Франц, Герман, одоо Израиль, одоо бүх Казак, Турк, одоо Солонгос гэсэн дэлхийн 20 гаруй улсын одоо хамтарсан экспедиц ажиллаж байна. Энэ бол Монголын археологийн дурсгал бол ямар их одоо сонирхол татж байгаа шинжлэх ухааны салбар ба гэдэг нь бол ойлгож байгаа. Тэр яг та Япончууд бас хаваагүй түүхтэй хаваагүй хүмүүс шүү дээ тий. Хаваатай юм. Одоо бол шинжлэх ухаанд одоо энэ надад хамаа байхгүй, энэ надад хамаа байхгүй гэж хэлдэг тэг цаг өнгөрцөн байна. Тэгтээ дөнгөө ер нь Евразийн түүхэнд монголчуудын үг дээдсийн оруулсан түүхэн хувь нэмрийн тухай асуудал бол дэлхийн түүхчдийн анхаарал татсан том асуудал болж байна. Тийм учраас харьцангуй бодит үнэнд хүрэхин тулд энэ гол үндсэн их сургуулийн археолог. Тэгээ археологийн дурсгалтыг хэн одоо зөв гаргаж тавина, тэг хүн түүх бичгэд их хэлбэр бол. Яг л бид нэг түүхчд их сургууль бэлдэж өгч байгаа. Ийм судлаачтай байхгүй. Бид өөрсдөө түүх бичдэг улсууд биш. Зүгээр түүхчдэд зориулж баримт хийн байна гэдэг л одоо түүхэн баримтаа л гаргаж өгч байгаа судалгааны ажил байхгүй. Монгол дээр энэ юм хүүний ямар сургуульд судалдаг юм бэ? Яг одоо манай Монгол Улсын их сургуулийн түүхийн анги, за Улаанбаатарын их сургууль гэдэг байсан. Энд бол түүхч, археологч, за багшийн дээд Улаанбаатарын багшийн дээд сургууль бас одоо түүхийн анги гэж байна. Энд ингээд түүхчтэй бэлдэж байна, археологчтой бэлдэж байна. Хуучин бол 1980-ад оны хүртэл Оросд бас археологчдыг бэлддэг байсан. 80-ад оноос хойш яг Орос Монголын харилцаа саацсан тэгвээс эхлээд 90-ад оноос монголчууд дотооддоо археологчдыг одоо үндэсний археологчтой бэлтгэж эхэлсэн юм түүхтэй. Энэ таны бодлоор энэ яагаад хүүний түүх үсэх юм бэ? Юугаараа чухалтай юм бэ? Ер нь шинжлэх ухааны судалгаанд чухалгүй сэдв гэж байхгүй. За. Бүх сэдв их чухал. За. Яг нь жишээлбэл манай Монголд бол ингээл чулуун зэвсгээс ахгуулаад хүр зэвсэг одоо хүнүү төрөг бүхэл сэдвийг ингээд судалгаа хийж байгаа залуучууд байна. Тэр олон
одоо 100 гаруй Монголын археологчдын дундаас миний сонгож авсан сэдэв болвол хүрлийн үеийн хүнүүгийн археологи л баггүй юу. Манай Монголд бол бүгд одоо дунд зууны үеийн түүхийг бүх үеийн одоо археологийн судалгаа хийдэг мэргэжлүүд ажиллаж байгаа. Дээг нь та бас сонирхоод байгаа нь яагаад гадны улсууд энийг сонирхоод байна гэдэг. Дэлхийн одоо Монгол судлалд одоо монголчуудын угсаа гарлын тухай асуудал маш их маргаантай байна. Одоо дөнгөж хэлсэн нөгөө монголчууд төр угсаатай юм уу, хүнүү угсаатай ч юм уу гэдэг ингээ маргаан хийгээд байгаа нь бол дэлхийн өөр бусад жишээлбэл орчин үеийн Турк улс жишээлбэл монголчуудтай угсаа гаралт нэг болох гэж ингээд зүтгэж байна. Тэднийг одоо улс төрийн юм уу шинжлэх ухааны ямар зорилго байгааг би мэдэхгүй. Гэтэл энд бодиттой хариу өгөх ганц салбар бол энэ археологи шинжлэх ухаан баггүй юу? Бидэнтэй хамаатай юу хамаагүй юу гэдэг асуудлыг одоо тодорхойлох юм. Тийм учраас энэ асуудлыг сонирхолтой юм. Ийм нэг юм онцгой асуудал байна. Энэ Казакууд Чингис хааны булаа асуудал тэгээд хүүний бас булаа асуудал юм. Ялгаа байхгүй. Энэ одоо яг одоо Казакийн шинжлэх ухааны би бол Казакийн албан ёсны түүхийг уншиж байсан. За. Одоо яг манайх улсын түүхээ одоо Таван Батайг бичсэнтэй адилхан Казак улс бас өөрийнхөө түүхийг бичсэн байна шүү дээ. За. Тэгэхээр яг хүмүүстээ нэг цаг хугацаанд одоо яг Казак улсын нутагт ирдэг Саакууд гэж одоо ард түмэн оршинд байж байна. За. Тэгэхээр тэднийг хүнүү Саакууд бас хоорондоо улс төр эдийн засгийн харилцаатай байсан. За дараа нь мэдээж хүнүү нөгөө задгаад цаашаа аяндаа хийгээд явах Европын хязгаанд замд тэднийг холилдог гэж холилдсон. Хоорондоо тулдаа тунтаад ингэ явцсан учраас нийтлэг юмнууд бас их байна. Бидний үг дээд чинь өөрөөсөө бүгдээгээ бэлчээр мал аж ахуйтай. Аж ахуйн нийтлэг юм байна. Эсхий гэрт амьдарч байна. Гэх мэт ийм нийтлэг юм нь одоо биднүүдийг яг адилхан юм шиг санагдуулдаг юм би. Тэгээ загимтлаг одоо би Казакийн эрдэмтдтэй бол яг тулж одоо нийт уулзаж ярилцж байгаагүй боловч тэдний бичсэн судалгааны бүтээлүүдийг харахад бол биднийг бол хүнүүгээс ялгаатай Саак угсааны ард түмэн гэдгээ бичсэн одоо ном зохиолууд байна. Тийм учраас яг зарим зүгээр интернет сайтууд дээр одоо Чингис хаан бол Монгол хүнүү гэж Казакийн үгдээ сэтгчд юм тийм сайн дурын одоо бичдэг улсууд байна шүү дээ. Энэ бол шинжлэх ухааны албан ёсны дүгнэлт юм уу? Шинжилгээ судалгааны ажил биш. За. Дэг нь одоо манай Казакийн шинжлэх ухааны актив, манай шинжлэх ухааны актив хооронд бас хамтын ажиллагааны судалгааны гэрээ хийсэн одоо ийм судалгаа хамтарч хийж байгаа судалгаанууд байгаа учраас мэргэжлийн судлаачид эднийг яг наривчлал тогтоох болцоо одоо нэг бий болсон. За. Миний бодоход хууны цэдэвгүй төрийн газраас элбэгдэр ерөнхөө шин уюус дэмжиж эхэлсэн байна уу? Ер нь бол манай үеийн төрийн удирдагч нэг Монголын эртний түүхийг судалгаад үнэхээр анхаарал тавьж ирсэн. Ер нь одоо ч тавьж ил байна. За. Тэгэхээр яагаад энэ монголчууд одоо жишээ нь манай Монголын хөрсөх ерөнхийлөгч Монгол улсын түүхээ 30 батайг бичгээ ингээд албан ёсны шийдвэр гаргалаа шүү. За. Тэгээ ингээд түүхээ дэлгэрүүд бичнэ гэдэг нь бол илүү сайн таньж мэдэх судалгаа хийхийг шаардж байна гэсэн үг. Тэгээ бид нэг энэ судалгаагаа аль болохог одоо зөвхөн Монгол дотор биш бас дэлхийн түүхчдийн дотор энэ судалгааныхаа асуудлыг ярих юм болцоотой болж байгаа. Би танд нэг зүгээр саяхан бид нэг одоо энэ 10 сарын дундаа эртний Монгол байгаль умард хятадын археологийн соёлууд гэдэг юм хурал хийсэн. Энэ хурал бол бидний одоо Орос хят бурайд Монголын эрдэмтдийн хамтарч хийж байгаа 13 дахь удаагийн хурал. Бидний яг таны наад ярьж байгаа одоо бидний хэлийн чамдад байгаа нөгөө хүмүүсттэй холбоотой, хүрэл засгийн эрен үетэй холбоотой археологийн дурсгалуудыг яг хоорондоо судлаачид ингээд яг судалгааныхаа үр дүнг ярьдаг ийм одоо том одоо энэ дэр чуулган гэх юм боломжийг болчлаа шүү дээ. Анхандаа бол бид нэг Орос, Монгол, Хятад судлаач бидний хоорондоо уулзаж ярьдаг байсан бол одоо энэ манай хурлын ажиллагаанд дэлхийн 10 гаруй хувийн судлаачид оролцдог болсон. Тэгэхээр энэ нөгөө 3 улсын асуудал биш. Ингээд дэлхийн эртний түүх судлаачдын одоо сонирхол татсан том сэдэв байна гэдэг нь тодорхой болсон. За. Тэгээд энэ таны бодлоор энэ хууны түүх, таны археологийн ажлын ирээдүй ямар байх вэ? Маш их байна. Одоо жишээлбэл
Одоо л бид нэг энэ хүмүүгийн түүхэн одоо хүмүүгийн археологийн дуршилуудыг одоо 100% гэж бодоход одоо дөнгөж нэг 10% тэл байна шүү дээ. Цаад 90% судлагдаагүй байна гэсэн үг. Тэгэхээр бид нэг дөнгөж энэ судалгааны ажил эхэлж байна. Тэр дундаа одоо Орос ядтын ингээд олон дэлхийн олон судлаачид энд анхаарал хандуулж бид тань дээр хэлсэн шүү дээ. Нөгөө өнөөдөр Монгол улсад гадаадын 20 гаруй эрдэмтний одоо хамтарсан төсөл байгаагийн дийлэнх нь хүмүүгийн археологийн дурсгалыг ажиллаж шүү дээ. Тэгэхээр энэ ямар их анхаарал татж яана гэдэг нь бол ойлгомжтой болж байгаа. За тэгээд энэ таны номуудыг хаанаас авч уншиж үзэж болох вэ? Тэгээд таны лекц хаан чанаж болно вэ? За би одоо яг жишээл их сургууль багшилж байгаад одоо тэтгэврт гарсан. Одоо заримдаа ингэж тэтгэврт гарсан? Тэглэгүй яг. Ой ёо. Яг тэгтээ яг нэг урилгааг энд лекц унших юм асуудал зөндөө байна. За өнөөдөр ч одоо их сургуульд очиж одоо эдэн докторуудад өөрсдийн хүсэлтэйг лекц унших юм байна. За хүүнийн л өсөд. Тэгээ ер нь бол миний судалгааны үндсэн сэдв бол хүрэл зэвсэг болоод хүмүүгийн археологийн судалгаа. За тэгээд Монгол залуу шулд энэ хүүнийгөө түүх үзэх чухал байна уу? Мэдээж одоо бид нэг ер нь альва үндэстэн бол өөрийнхөө эртний түүхийг барахдаг. За нэг хэсэг бас биднүүдийг нэг зэрлэг бүдүүлэг одоо бусдын ямиг булаа дээрэмцсэн юм ард түмэн гэж нэг хэсэг бичдэг байлаа шүү дээ. Одоо 90-ад оны ихэнх хүртэл. Гэтэл сүүлийн жилүүдийн одоо энэ археологийн судалгаа илэрч олдож байгаа энэ хүмүүгийн археологийн олдурууд нь бусад хүндрэлтний нэгэн адил өөртөө бүтээж хийж исэн. Тэр дундаа одоо энэ Монгол нутагтаа энэ хүрэл төмөг, гаалт мөнгө, өнгөт металлыг боловсруулж одоо гоёл чимгэлийн зүйл хийж исэн гэдэг ийм энэ нотлогдоод гараад ирлээ. Одоо саяхныг болтлоо одоо 90-ад оны хүртэл скипи амтны загварт урлаг гэж ярьдаг байлаа шүү дээ. Тий. Одоо бол хүмүүгийн амтны загварт урлаг гэж ярьдаг боллоо. Энэ юу харуулж ийм гэхээр урд нь бол Оросын эрдэмтний скипийн соёл Монголд нөлөөсөн гэж бичдэг байсан бол одоо харин Монголд угаасаа скипээс өмнө хүмүүнийг өөрсдийнхөө урлагийг бий болгоцсон байсан юм байна гэдэг нь одоо ингээд он цагийн судалгаагаар ч тэг олдож байгаа археологийн олдургаар ч гэсэн ингээд нотогдоод байгаа учраас бид нэг бусдаас имийг дандаа булаад зээлж авч байгаагүй өөртөө бүтээж исэн ард түмэн гэдгийг ингээд нотолж байна. За сүүлийн асуудал харин бадрахаа. За тийхэдээ таны бодлоор энэ Монгол ардын улс ямар уюус ямар живэс тоолох хэрэгтэй байна вэ? За яг одоогийн бидний хийсэн судалгааны үр дүнгээс одоо биднүүдийн тэмдэглэж байгаа нь хүмүүгийн төр тусыг 2333 жилгээ тэмдэглэж шít. Тий. Энэ бол зөвхөн модон шанийг хаан ширэн цус оныг тэмдэглэж байгаа. Гэтэл модон шанийг өмнө түмэн шанийг гэж байна тийм үү? Түмэн шанийг өмнө дахиад дөрвөн шанигийн тухай мэдээ байна. Энийг бид ингээд хайчаад байгаа үз. За түүнээс гадна 3500 жилийн өмнө Монгол нутагт бууг шүлттэй төр тус байсан. 3500. Тийм учраас биднийг одоо энийг хятадтай адилхан болно шүү дээ. Тэгэлгүй яхаа. Тэгэхээр энийг тэгээ би одоо зүгээр санаандаасаа зохиож байгаа асуудал биш. Монгол нутагт байгаа буган чулуун хөшөө текстурын соёл гэдэг юм асар том археологийн соёл байна. Эний үлдээсэн энэ соёлын улмыг за дээг манай хөрш эртний хятадын одоо түүхчдийн бичсэн Семацены түүхэн тэмдэглэл алдартай түүхэн сургуульч нутаг умардын буг цагаан чон сүлдтэй улстай байлдваа гэдэг юм маш тодорхой мэдээ байна. Тэгэхээр тэг одоо эртний хятадын түүхэн сургуульчийн мэдээ одоо манай Монгол нутагт байгаа энэ археологийн мэдээ их сургуулиуд ингээд энэ дурсгал манай улсад төр тус үүсээд 3500 жил болчихжээ гэдгийг батлаад байгаа учраас бид нэг энэ тухайга одоо шинээр гарч байгаа номдоо би бичиж байгаа. Нэг талаа. Нөгөө талааг бол ер нь бол нөгөө төр тулсын тухай ойлголтыг бид нэг бас хуучин нөгөө марксист ленист шинжлэх ухааны судалгааны арга зүйг ярьдаг байсан. Ингээд феодалын төрийн улсууд хүүн нэгдэл одоо капитализм боолын нийгэм гэдэг ингээд гэтэл манай Монголын түүх өөрөө тэг марксизмын онлог бичиж болохгүй ийм шин одоо их сурвалжуудыг бий болгоод байна шүү дээ.
феодализм гэдэг юм манай ягны 5 дугаар зуунд үүссэн гэдэг марксизм ингээ бичсэн байсан. Гэтэл манай ягны өмнөх 4 дугаар зуунд хүнүү аль хэдийн феодалын улс болцсон байна. Тэгээ би бол манай Ахмад хөгжид бол ухаантай улсууд байсан юм байна гэж хэлдэг. Яг тэгвэл тэдний марксизмыг дагаж бичихгүй бол бас ажилгүй болно тийм үү? Тэгэхээр марксизм байхгүй онлын феодалын төрийн улсууд гэдэг нэг гоё шин нэр томьёо болсон. Энэ нь бол манай Ахмад хөгжидийн судалгааны үр дүн бас олон нийт түүх зөв арга болсон юм гэж ойлгодог. Тэгэхээр манай түүх бол он цагийн хувьд урагшилж байна. Соёлын хувьд улам дэлгэрэнгүй болж байна. Ой, их соён юм яривчтай ах минь манай нэвтрүүлэг дуслаа. Тэгээд хамгийн сүүлд та Монгол ард түмэндөө шууд үхлээрээ заа. Инээр хараа ах минь. Та бүхнийг одоо урьжин яриа хэлсэнд баярлалаа. Би телевиз үзэж байгаа та бүхэндээ агуу их түүхээ үзэж судал сонирхож үзээрэй. Бид одоо нүүдэлчд бишээ. Бид бол бэлчээрэн мал аж ахуйн соёлыг үндэссэн агуу ард түмэн шүү л гэж хэлэх байна. Оо за. За эрхэм хүндэтэй үзэгчдээ та бүгд Ice Global-ийн нээлттэй салган нэвтрүүлэг үзлээ. Студид Батале Багдааев хашилсан. Өнөөдөр манай зоочин бүгд мэдээж археолог, профессор, шинжлэх ухааны доктор Димаш Авен Эрдэнэ Баатар баярлаа. Дахин уулзраа. Баяртай.